Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын бүтцийн тухай өөрчлөлт оруулах тухай, засгийн газрын бүрэлдэхүүний тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 71.7% саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын орон шилжүүллээ. Энэхүү төсөлд засгийн газар нь 15 яам 19 сайтай байхаар тусгасан байна. Хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн эрс хангалтгүй байсан ч санал хураах болоход олонх нь орж ирсэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төслийг эцсийн хэлэлцүүлэг хийж батллаа. Нийслэлийн удирдлагууд эдийн засгийн хямралаар шалтгаалan аль болох тансаа хассан хэмнэлттэй төсөв баталж байна. Нийт 542 тэрбум төгрөгийг хэрхэн яаж хуваарлах нь багагүй хүндрэлтэй гэцгэж байлаа. Монголын дизайнеруудын холбоо шилмэл загвар компаниас жилээр зохион байгуулж Монголын загварын чиг хандлагыг тодорхойлох гол ёслол болох гоёл 2015 наадам 26 дахь жилдээ болж өндөрлөө. Энэ удаагийн наадмын топ модельээр загвар өмсөгч Андре модель менежмент гэглийн захирал Бадам гэрэл шалгарсан байна. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тахрын албыг татан буулгах хэсэг асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсэнгүй. Асуудлыг хэлэлцэх үеэр ерөнхий сайхан мэлэг хэлэлцээний явцад төрийн захиргааны бүтцийг цоомхон болгох талаар яригдсан. Шинэ бүтцээр 413 оронтой хэмнэхээр орж ирж байгаа. Цаашид ч нэр үйл ажиллагаа эрхлэх асуудал нь ойролцоо байгууллагуудыг цомгтгоно. 57 байгууллагын 1600-аар оронд тоог багасгах төсөл оруулж ирнэ. Тахрын албаны хувьд эдийн засаг төсвийн асуудал цэгцэрсэн үед эргээд шийдэх боломжтой гэж харж байгаа гэж мэдгдсэн байна. Мөн төрийн байгуулалтын байнгын хороогоор ерөнхий сайхан мэлгийг өргөн мэдүүлсэн засгийн газрын бүтцийн талаар хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр чуулганы хуралдаан шилжүүлсэн байна. Байнгын хорооны хуралдааны үеэр ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнээс мэргэжлийн ялалтын чиглэлийг хасч шадар сайдын эрхлэх хүрээнд шилжүүлэх саналыг гишүүд дэмжсэн бөгөөд соёл, спорт, аялал жуулчлалын ямыг нэмэх тухай зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй байна.